Хөдөлмөрийн уламжлалт сэргээн засах Нойрны төвийн Эрүүл Бай подкастын шинэхэн дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор зөвлөх эмч Дэлгэрмаа хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд дэмжээ. Өдрийн мэнд хүргэе. За хоёулаа подкастаа эхлэхийн өмнө урайгаа хэлээд эхлэе те. Итгэлээр баталгаажсан чанар. За өнөөдрийн сэдэв бол маш сонирхолтой сэдэв байгаа. Тэгээд харгалтын дараах буюу харгалтын сэргээн засах эмчилгээ. За эмч яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ? Мэдээж маш чухал сэдв л дээ. Өнөө цаг үеийн одоо хэрэгцээ гэх юм уу? За тэгэхээр зэрэг тархины харуулт гэдэг бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээлэлээр бол ер нь одоо гэмтэл тийм ээ хавдрын өвчлөлийн дараа 2 дугаар байранд 3 дугаар байранд орж идэг юм өвчлөл өндөртэй одоо хэсэг байгаа. Тэгээд ер нь сэргээн засах эмчилгээ дотроо одоо тархины харуултын сэргээн засах эмчилгээ бол бас чухал одоо нэлийн ихэнх хувийг эзэлж идэг юм асуудал байдаг. За тэгээд тархины харуултын сэргээн засах эмчилгээ хийлгэснээрээ хүний маань одоо амьдралын чанар сайжирч хүн одоо урд нь хийж байсан одоо ажлынхаа тийм ээ чадварыг одоо хэвээр хадгалах юм уу төрлөөгөө одоо амьдралынхаа тэр чанарт ойрцсон төгсөн ийм одоо хэмжээнд хүрдгээрээ ийм ач холбогдолтой байдаг. Хүний амьдралын чанар сайжирна тийм ээ. Нийгэмтэй харьцах харьцаа сайжирдаг ийм асуудал байгаа. За тархины харуултын сэргээн засах эмчилгээг бол улс орнууд бол одоо хизэнээс эхэлж хийвэл одоо үр дүнтэй байд юм бай гэдэг олон жилийн турш бол ингээд судалсаар ирд юм байна. За эхлээд бол шууд одоо мэдрэлийн эмчилгээ хийж үтсэн байна. Дараа нь эхлээд эсвэл мөн одоо яралтай тусламж тийм эрчим тэмчилгээнийх нь одоо хэсгийг бол эхэлж үзчихсэн байна. 1980-ад оноос эхлээд бол эрүүл мэндийн байгууллага бол ер нь одоо яг тэр мэдрэлийн сэргээн засалт эхэлж байгаа. Яг тэр одоо эрчим тэмчилгээ эхэлж байгаа. Тэр цаг мөчтөд зэрэгцээд сэргээн засах эмчилгээг одоо цуг хийх юм бол илүү одоо үр дүнд хүрдэм байна гэдгийг олж илрүүлээд одоо stroke unit буюу харуултын нэгжээс эхлэж сэргээн засах эмчилгээг эхэлдэг болсон байна. Энэ нь өөрөөр хэлбэл одоо харуулт гиснээс хойш 24-с 48 цагийн дотор сэргээн засах одоо багийнхан өөрийнхөө үнэлгээ хийж эмчилгээгээ эхлэнэ гэсэн үг юм аа. Тэгэхээр та маань 3 дугаар эмнэлэгт одоо сэргээн засах ажиллаж байсан болохоор тэр чинь харуултын нэгж гэж яддаг шүү дээ. Тэр шууд л одоо хүмүүс маань нэрэнгүүд харалтын эмчилгээ зэрэг эхлээд одоо ямар ч харуултаас хамаагүй шүү дээ. Шалтгаанаас хамаагүй таны ажил шууд эхэлдэг гэсэн бахна шүү дээ. Тий. Тэгэхээр 2013 онд Монгол улсад анх удаа мянганы сорилтын сандлын эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар харалтын нэгжийг усан 3 дугаар төв эмнэлэгт байгуулж ирсэн. Тэгэхэд бол одоо бид нар бол нөгөө харуултын багаараа тийм ээ одоо эмчин харуултын эмчин тэгээд одоо хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хил засалж гэсэн ингэж багаараа явж бас энтгэг улсад тэр манипалийн их сургуульд бид нар бас юм суралцж байсан бас юм сайхан түүх байдаг. Тэгэхээр харуултын сэргээн засах эмчилгээ гэдэг бол яг тэр одоо stroke unit буюу харуултын нэгжид бол одоо энэ үед бол нөгөө сэргээн засах эмчилгээний орны дэргэдэх одоо үнэлгээ гэдгийг бол хийдэг. Тэгээ орны дэргэдэх үнэлгээнд бол хөдөлгөөний үйл ажиллагаа одоо хараа мэдрэхүү тийм ээ залхи үйл ажиллагаа тийм ээ одоо хөдөлгөөний чадвар тийм ээ энэ бүгдд нь бол одоо үнэлгээ хийдэг байгаа. Тэгээ хамгийн гол сэргээн засах эмчилгээний энэ үед бол орон дээр хийгдэх сэргээн засах эмчилгээнүүд байдаг. Мөн одоо 2 дахь хүндрэлээс урьдчилан сэргийлэх тийм ээ одоо хэвтэрт одоо мессентэй холбоотойгоор одоо 2 дахь хүндрэлүүд бол гарч ирж байдаг. Одоо доод мөчний одоо хөлөвэний судасны бөглөрлж байд юм уу тийм ээ. Тэгээ хэвтрийн хатгаа, залхи үйл ажиллагааны алдагдал, арьсны цооролт, холголч гэдэг юм уу тийм ээ. Энэ 2 дахь одоо хүндрэлүүдээс сэргийлсэн эмчилгээнүүд бол энд хийгддэг байгаа. Тэгэхээр миний саяны ойлгосноор болохоор хүнд хөнгнөөсөө үйл шалтгаалаа харуулж хүнд хөнгөн гэж байгаа шүү дээ. Бүх шатанд нь л бол сэргээн засах эмчилгээ шууд эхлэх юм байна гэж ойлголоо. Тий. Тэгэхээр мэдээж зорилготой байгаа зорилго нь үйл ажиллагааны сэргээх байгаа тий. Тэгээд таны сайн хэлснээр одоо бөглөлөөс сэргийлэх, хахаас сэргийлэх гэдэг байгаа. 2 дахь хүндрэлээс сэргийлэх тий. За тэгэхээр ерөөхдөө бол одоо сэргээн засах эмчилгээний дараа үйл ажиллагаанд бүрэн сэргийдгүү, та нар маань зорилготой 100% хүрдэггүй ер нь эмчилгээ нь. Ер нь бол нөгөө олон үйл ажиллагааны чадвар алддаг. Харуултын дараа тийм ээ залхи үйл ажиллагаа байж болно, харах чадвар байж болно тийм ээ үйл ашиглах хам шинжүүд байж болно, хөдөлгөөний саас ажил, мэдрэхүүн өөрчлөлтүүд, давсаг гэцсний үйл ажиллагаа ч тийм ээ өөртөө үйлчлэх чадвар гэсэн олон юм одоо үйл ажиллагааны чадвар алдагддаг. Тэгээд тэр үйл ажиллагаа одоо иргэн сэргэх хэсэг нь бол цаг хугацаатай бас их холбоотой байдаг. Хэрвээ одоо харуултын дараа эрт үедээ бол сэргээн засах эмчилгээгээ эхэлж чадах юм бол үр дүн бол илүү сайн байдаг. Би нэг бас нэг сонсч байсан юм аа. Одоо нөгөө дээр үед бол ингээд баруун гар хүлэн ч юм тахир хүмүүс те нөгөө уул нь ингээд тэгшэрчдэг лээ те шулуурчдаг те тавхаа унждаг. Тэгээд ийм явдал байдаг шүү дээ. Юуны ч явдал лээ. Тэр сэргээн засах эмчилгээ эрт эхлэх юм бол тийм байдалд орохгүй хүмүүс маань зүг зүгээр болдно гэж ойлгосон те. Сэргэлтийн хугацаа бол эхний одоо 3 сар 6 сард бол эрчимтэй одоо
иргэн сэргэлт явагддаг. Нэг жилээс дээшээ бол уухгүй бас юм хийгээд ах юм бол иргэн сайжрах одоо тэр үлдсэн юмнууд маань иргэн сайжрах үйл ажиллагаа үргэлжилсээр л байдаг. Энэ бол нөгөө мэдрэлийн иргэн сэргийх процесстай бол шууд холбоотой байдаг. Тийм учраас хүмүүс маань цаг алдалгүй эмчилгээндээ ороод хэдийгээр одоо цаг оройтсон байсан ч гэсэн тасралтгүй үргэлжлүүл явах юм бол илүү үр дүнд хүрнэ. Тэгэхээр хэр удаа хугацаанд үргэлжлэн гэсэн үг лээ. Яг харалтын дараах сэргийн эмчилгээ маань. Тий. Тухайн одоо хувь хүнийхээ байдлаас хамаарна тий. Тэгээд ер нь бол би түрүүн хэлсэн одоо зочмод үеэр нь бол 3-6 сар хүртэл ингээд үргэлжлээ явна. Тэгээд 6 сар 1 жилээс дээшээ ч гэсэн одоо сэргийн эмчилгээнд амбулаториор бол үргэлжлэн явж болдог. За тэгэхээр ямар одоо төрлийн сэргийн эмчилгээ хийгддэг лээ. За тэгэхээр сэргийн эмчилгээгээр нэг онцлогтой нөгөө багаар явдаг. Одоо ганц сайн сэргийн эмч байгаад бол тэр хүн бол бас одоо чадвар сэргэлт бол тийм сайн байхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг манайдар бол нөгөө хөдөлгөөн цэцэл гэдэг маань бол тухайн хүний одоо явах чадварт илүү анхаарна тий шилжих хөдөлгөөнийг одоо яаж сайжруулах тийм ээ. Тэгээд туслах хэрэгслийг одоо яаж ашиглах уу тийм ээ. Энэ талдаа бол илүү анхаардаг байна. Гэтэл бол одоо хөдөлмөр цэцэлж гэдэг мэргэжил байгаа. За энэ мэргэжил маань бол одоо өчнөө маань танин мэдхүү тийм ээ одоо өөрөөр хэлбэл нөгөө одоо сата талаа үл хайхрах шинжүүд байдаг юм уу өсөө одоо одоо гар мөрний хөдөлгөөнд илүү анхаардаг ч юм уу тийм үү за хил засалч маань бол одоо ярихын хэлгүүд л байна тийм ээ тэгээд залхи үйл ажиллагаанд илүү анхаардаг ч юм уу ингээд мэрэгчлээ өөрийнхөө чиглэлээр бол багаараа хамтарч ажиллаж энэ хүмүүс маань бол илүү одоо үйл ажиллагаа сэргийж үр дүнд хүрдэг байгаа. Тэгэхээр эмчилгээ одоо та нар маань заачаад тэгээд хүмүүс л гэртээ хийх ёстой. За хонго хүмүүст бол гэрийнхэн дасгалыг хийгээд байж идэг тий. Тэгэхээр одоо гэртээ хийх хэрэгтэй гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө сэргийн эмчилгээ чинь нөгөө түрүүн нөгөө хэлсэн шүү дээ. Дөнгөж одоо харавсан үед нь бол ороод хүмүүсээ ингээд одоо ямар төрлийн сэргийн эмчилгээ шаардлагатай байна гэдгийг бол ингэж тогтоодог байхгүй тодорхойлдог тий. Жишээлбэл одоо өндөр настай танин мэд хүн их алдагдaltaа одоо холголт цооролтоо тийм ээ ийм хүмүүс ахын бол одоо совилгууд илүү одоо төлхөө ингээд шаардсан ийм сэргийн эмчилгээ шаардлагатай байдаг. Гэтэл одоо хөл гарын саажилтаа үйл ажиллагааны чадвар алдагдaltaа хүмүүст бол илүү сэргийн эмчилгээ шаардлагатай. Тэрийг бол дараагийн одоо төрөлсөн сэргийн тасаг руу явуулдаг ч юм уу тийм ээ энэ менежмент хэрэгтэй. Гэтэл маш хөнгөн танин мэд хүн алдагдaltaгүй бие даах чадвар сайтай одоо гар хөлн хөнгөн саатаа ч юм уу эсвэл нэг мөчн саадсан ч юм уу ийм хүмүүс бол амбулаторийн сэргийн эмчилгээнд явдаг ч юм уу тийм ээ ийм одоо төрлөөрөө бол бас өөр байдаг байгаа. Тэгэхээр одоо хэрэг одоо сэргийн эмчилгээгээ магадгүй гэртээ дасгалаа. Тэг гэрийн дасгал за тэгэхээр зэрэг хүмүүс маань бол одоо энэ хэсгийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн одоо тэр сэргийн амбулаторч юм уу төв дээрээ хэвтүүлэн эмчилүүлээд энэ бол сайн болдоггүй. Түрүүн би хэлсэн сэргэлт бол ингээд ерөөсөө одоо хэдэн жил ч болсон ингээд аажмаар дасгалаа хийгээл ах юм бол сэргэлт маань явагдаад байдаг учраас бол одоо энэ заалгасан яг сэргийн төвд заалгасан одоо тэр дасгалаа яг эмчийнхаа зааврын дагуу хөдөлгөөн засалжийнхаа зааврын дагуу үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Тэгээ өдөр болгон тодорхой давтамжтайгаар хийгээд байх юм бол үр дүн илүү гардаг. Тэгэхээр гэрийн дасгал маань өөрөө үр дүнд бол одоо үнэхээр их нөлөөлдөг шүү. Тэрэнд бол одоо чухалчлан бас анхаарах хэрэгтэй. Натур мед сэргийн засах, уламжлалт эмчилгээ, нойргуудлын оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбулаторь нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг. Эмчилгээний тааламжтай орчин 5 тухыг үйлчлүүлэгчдэд мэдрүүлэх эко цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай мэрэгсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгсэн тогооч зэрэг 108 мэрэгжилтнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргийн засах болон уламжлалт хангах ухаан, нойргуудлын оншилгоо, эмчилгээний тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойргүйдэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг өрөвсөл, насны шим тэжээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. Тэгэхээр гар хөл бол бас заримдаа чангарчсан байдаг шүү дээ. Энэ ямар ч юм бол бас энэ маань эмчилгээ хийгдэн хэр зэрэг удаа хугацааны дараа сэрэх юм бол тийм тэгэхээр одоо булчингийн одоо нөгөө саажлын хэлбэр нь бол бас одоо эсвэл бүр юм сул геми пилги буюу одоо сул саата байж болдог. Эсвэл одоо булчингийн тонус маань ингээд чангараад тийм ээ одоо чангарсан юм спастик саа гэж бас үүсдэг байхгүй юу. За тэгэхээр зэрэг спастик саа байна гэдэг нь болохоор зэрэг ерөнхийдөө бол сэргэлт бол бас жоохон удаа явагдаж байгаа гэсэн үг. Бас нөгөө нэг одоо гэмтсэн голомт маань тархины аль хэсэгт байна гэдгээс бол бас их хамаарат байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үед бол бас
эмчилгээ байна. Яг үгээр зэрэг хамгийн гол нөгөө булчингийн тооносын хяналт маань алдагдсантай холбоотойгоор ингээд чангарсан сав үүсээд байгаа. Тийм учраас одоо гар хөл маань одоо яг хөдөлгөөнөө бүрэн хийж чадахгүй, гүйцэд нугалж гүйцэд тэнэлгэж чадахгүй. Тэгээ энэ өөрөө нөгөө чадварт нь амар нөлөөлөд байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд энэ дээр бол нөгөө сонголтын тасгал гэдэг юм хийж өгдөг. Булчин тийм тэгэхээр ер нь одоо хүн ингээд тархины харуулт өгөөд одоо ингээд 2 цагийн дотор одоо бараг хэвтэх хэмлэгээ олоогүй ч юм уу төрж бодолсон цаг хугацаа бараг байж магадгүй. Тэгэхээр энэ үед л одоо нөгөө булчингийн ширхгүүдэд богиносолч хязээний эхэлж идэг байхгүй. Тийм учраас л одоо 24 цагийн дотор сэргийн хамчилгээгээ эхлэе гэдэг надаглал одоо биеийг ингээс юм сунгасан одоо юм байрлалд одоо байлгах ёстой. Жишээлбэл гар маань одоо хөвчлэн юм нуулсан хэлбэрээр ингээс сааждаг. Гэтэл бол хамгийн их нэмжлэгээ байдал нэмжлэгээ буюу одоо тэр нуглараад богиносоод байгаа булчингуудыг тэнийлгээд сунгах байрлал байлгах нь аюул чухал байдаг байхгүй. Тэгэхээр spasticity буюу чангарсан сагийн үед бол ерөөсөө байрлал аягүй чухал булчин дандаа юм сунгасан байрлал байлгана. Тэгээд хоёрдугаарт нь болохоор зэрэг сунгалтын дасгалууд хийж өгч болно. Мөн одоо жингүүд тавьж болно, тий халуун жингүүд тавьж болно. За мөн одоо булчин судлах тийм өмүүдийг хэрэгжилж болно. За бүр хүндэрсэн тохиолдолд одоо үе мөч маань хөшин голсон контрактур ус ийм тохиолдолд бол бас одоо өсгөөс сэргийлж ботлын токсин бас тарьж болдог юм. Өвөрмөц цас эмчилгээний аргууд байгаа. Тэгэхээр та маань болохоор түрүү хэл ярианы чадвар танин мэдгүй үйл ажиллагаагаа сэргээх тал дээр ажилладаг гэсэн. Энэ эмчилгээний онцлогийн талаар. Тэгэхээр зэрэг нөгөө олон чадвар алдагдаг. Түүний одоо хамгийн түрүүнд сэргэдэг хэсэг нь болохоор зэрэг хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар бол нэлээд сайн сэргэдэг. За харин нөгөө танин мэдхүйн чадвар бол нэлээд хойно одоо жил 6 сарын дараа ч гэсэн одоо сэргэх магадлал өндөр байдаг. Тэгэхээр хүмүүс бол нөгөө танин мэдхүйн чадвар алдаглаа гэдэл ингээд харуултаас болоод л одоо танин мэдхүй алдагдсан юм шиг байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас одоо энэ хүн урд нь өндөр настай байсан уу, даралт олон жил ихтэйсэн үү, тийм ээ. Урд нь бол одоо бас танин мэдхүйн чадвар одоо алдагдaltaй байсан уу, альцгеймертэй байсан уу, тийм ээ. Энэ бүх асуудлуудыг бас нягтлж үзчихээж одоо танин мэдхүйн одоо бас эмчилгээгээ хийдэг байгаа. Тэгээ удаан хугацаанд одоо тэр хөдөлмөрлөл эмчилгээ танин мэдхүйн эмчилгээнд явхад бол бас бол танин мэдхүйн чадвар бол сайжирдаг. Маш сайжирдаг юм байна. Тэр хэл ярианы чадвар. Залхи үйл ажиллагааны алдагдал бол нийт одоо харуулсан хүмүүсийн 30-аас 45% нь бол бас одоо тохиолддог. Гэтэ энэ нь бол ерөнхийдөө тавилан сайтай. Тэгээд залхи үйл ажиллагааны алдаглыг бол анх болоод нөгөө одоо зочмог үедээ нөгөө эмнэлэгт байхад нь орны дэргэд үнэлдэг. За энэ үед бол хамгийн аюултай шинж бол нөгөө дууга ханиалах. Хүн чинь ингээд нөгөө дуутай шуудаа ханиаж иж нөгөө цэр юунд гадагшилж байгаа хэвээр шүү дээ. Гэтэл дууга ханиалгаж яана гэдэг чинь өөрөө бол айгүй бас аюултай шинж байхгүй. За энэ үед бол цаашдаа одоо домон хийлэгч юм уу те видео флюороскоп хийлэгдэг ийм шинжилгээнүүдэд бол явуулах хэрэгтэй. Гэхдээ энэ маань өөрөө одоо эмчилгээ хийх юм бол тавилан сайтай. Тэгээ залхиул одоо юмаа залгиж чадахгүй хахад цацаад хамраар нь одоо уусан шингэн буцаж гараад тийм ээ хахад цацаад хүмүүс тэрнээсээ болоо айцтай хоолундаа идэхгүй тураалдаа хүртэл ордог тийм ээ. За энэ үед бол одоо сэргэн цэцэлжимж бол үзээд за одоо энэ бол дотроо бас 3 үе шаттай байдаг байхгүй яг аль үе шатанда одоо энэ алдагдчихад байгаа юм тийм ээ жишээлбэл одоо амны хөндийн хэсэгт алдагдсан бол хилний хөдөлгөөний сайжруулдаг одоо энэ завжны хөдөлгөөн уруулын хөдөлгөөний сайжруулдаг ч юм уу тийм ээ ийм шат болгонд бол тохирсон юм эмчилгээнүүдийг хийдэг байгаа. Ерөөдөө бол харсан хүмүүс маань дахиж харуулах эрсдэл байгаад идэг санагддаг тий. Энэ талаар та туршлагаасаа олцааж. Тий. За тэгэхээр зэрэг харуултын дараа бол одоо ер нь 1 жилийн дотор бол дахих магадлал бол бас аягүй өндөр байдаг. За ялангуяа одоо нөгөө цус хомсрох харуултын үед бол дахих магадлал өндөртэй. Тэгээд ер нь бол нөгөө яг тэр харуултын нэгжээсээ бол нөгөө сэргэн засах төрөлжсөн одоо тасаг руу шилжин гэж ярьсан шүү дээ тийм ээ. За тэр үед бол ер нь бол дахин одоо харах магадлал бол олон улсын статистикаар бол 5% хүртэл бол байдаг. За энэ яагаад одоо дахиж хараад байна гэхээр зэрэг одоо харуултын дараа 2 дахь урьдчилан сэргэлт гэж юм аягүй чухал байдаг байхгүй. Тэр хүний нөгөө амьдралын хэм маяг аягүй чухал тийм ээ. Одоо тэр хүн тамхи татдаг байсан бол түүнийгээ болох хэрэгтэй. Цусан дахь өөх төснийхөө хэмжээг хянах хэрэгтэй. Идэж ууж байгаа хоолндоо хяналт тавьж явах хэрэгтэй. Стрессгүй 50 амгалан байх ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо дэглэмүүдийг байна. Тэгээ эмчийнхаа зөвс нөгөө цус шингэлдэг одоо сангам сайжруулдаг юм тариа юу гэдгийг тийм ээ. Энэ бүгдийг эмчийнхаа зааврын дагуу одоо хяналтандаа даралтаа ядаж нэг өглөө өдөр оройгоор хянцдаг ч юм уу тийм ээ. Ийм одоо дэглэмүүдийг сахижээж дахин харуултаас сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхээр хизээ бие дааж алгах бас хизээ ажилд орох боломжтой одоо харсан хүмүүс маань. За энд бол бас тодорхой хугацаа бол хэлэх боломжгүй. Ер нь бол нөгөө одоо тэр харуултын дараах тавилан бол ерөндөө тэр тархины одоо аль хэсэгт харуулсан юм тийм ээ. Хэмжээ нь одоо хэр том юм. Хэдэн судсыг бүгэлсэн юм.
Тэр хүн маань өөрөө хідэн настай юм. Биеийн жин одоо хідэн тийм ээ. Тэр хүн өөрөө одоо сэргэх одоо тэр сэтгэл санаа нь ямар гэр бүл нь ямар дэмжлэг үзүүлж байгаа юм тийм ээ. Сэтгэл зүйн байдал нь ямар өгсөн ийм олон хүчин зүйлээс шалтгаалдаг. За ер нь хөнгөн хэлбэрийн харуулт бол нэг одоо хэд хоногоос одоо нэг сарын дотор ч болоо хөдөлгөөний үйл ажиллагаа ер нь одоо бас сэргэх боломжтой нэг 2 сарын дотор. За нэгэн дунд зэргийн одоо харуулттай хүмүүс бол нэг одоо 3 сар тэг түүнээс дэш хугацаанд бол бас эргэж одоо хэвийн хэмжээндээ бас сэргэх боломж байдаг. Харин одоо хүнд хэлбэрийн тийм ээ одоо тархины суурь хэсгийн харуулттай эсвэл хоёр тал бөмбөлгийн хоёр талд хоёуланд нь харуулсан ч гэдэг юм уу. Ийм харуулттай үед бол одоо үлдэц нэлээ их байдаг. Мөн одоо бас бүрэн сэрхэхгүй байх магадлал бас байж болдог. Тэгэхээр харалттай өчнүүдээс ингээд таны эмчилгээний үр дүнг одоо бүрэн аваад гой сэргсэн тохиолдлууд байвал таныг хуваалцаач. Тий. За энд бол одоо манай нэг бас нэг барилгын чиглэлийн бас нэг хүн харва тэр үед би одоо их залуу эмч байсан. Тэгээ тэр үед бол одоо манай хөдөлмөр засалт энэ гэсэн мэргэжлүүд бол сургаггүй байлаа. Тэгээд тухайн үед бол одоо анагаах ухааны нөгөө сэргийн засагт хинхэн бол энэ 3 дугаар эмнэлэг дээр бас байрладаг байсан. Балжины багштайгаас хамтарч ажилладаг байлаа. Тэгээд тэр үед одоо би өөрөө ингээ уншаад судлаад хөдөлгөөн заслыг өөрөө хийгээд тийм ээ одоо эмчийнхаа үзлэгээс хар урдаар ингээл хийж дуусгаад дараад нь бол баг 6-8 хүн одоо би өөрөө ингэж хөдөлгөөн засал хийж сонирхож ингэж хийдэг байсан. Тэгээд тийм хөдөлгөөн засал гэдэг мэргэжлэлтэн байхад тэр үед одоо ингээ тэр хөдөлгөөн заслыг өөрөө одоо би дагаал уншаад судлаад боломжоор хийгээл ингээ явж хат бол хүмүүсийн одоо хөдөлгөөнүүд дээр сэргээд үздэг. Үнэхээр үр дүнтэй байд юм маань гэдгийг бас харж явж байсан бас юм төвх байдаг. За тэгэхээр харалт маань сэргийн засах хэмжлэгээ маань одоо сүүлийн үед бас техник технологийн хөгжилтөөс хамтлал одоо алхаж байгаа х тий. Энэ тал дээр одоо нэмэлт одоо төөрөмж ч юм уу тий сонирхолтой мэдээлэл байна уу танд? Ерөн сэргийн засах хэмжлэгээ тэр дундаа харалтын сэргийн засах хэмжлэгээний сүүлийн үеийн одоо трендүүд гэх юм бол хамгийн гол нь одоо тухайн хүнийхээ бол сэтгэл зүйтэй аягүй сайн ажиллаж байгаа байхгүй сэтгэл зүйтэй ажиллана. За хоёрдугаар бол техник технологийн талаас бол одоо тэр виртуал орчин өөрөөр хэлбэл бодит орчинд одоо дасгал хийх нь илүү одоо их ачаал бүгдэлтэй байна гэж үзэж байгаа. За жишээлбэл түрүү нөгөө хөдөлмөр цэцлэгээ ярьсан шүү дээ тийм ээ. Одоо хүний нөгөө тань мэдхүү тэгээд одоо хурдан шалмаг хөдлөх чадвартай энэ бүх одоо гарны үйл ажиллагааг сайжруулдаг. За энэ хэсэг дээр бол яадаг вөхөр зэрэг сүүлийн үед бол тийм яг виртуал орчинд буюу одоо юм одоо орчинд одоо дасгал хийх нь бол илүү одоо нөгөө нэг сэргэлт өндөр байна гэдэг аа тийм ээ. Одоо жишээлбэл энэ дээр роботод ээж болж энэ дээр роботон гарууд ээж болно. Роботод ээж болж энэ төрлүүрийн за энд бол яадаг гэхээр хүн одоо ингээ хөдөлмөр засалч өөрөө очоод одоо ингээд гар таан ажиллаа тань мэдхүүтэн ажиллаад ингээд дасгал хийхэд бол мэдээж үр дүн гарна. Гэтэл тэн дээр нэмэлтээр одоо энэ дижитал систем үү тийм ээ робот орж ирсээр яадаг гэхээр хүн маань өөрөө нөгөө ингээд бодитоор одоо тэрийг яг тэ бодит орчинд өөрөө тэрийг хараад одоо тэнд ингээд гал гарч байвал тэрийг унтраа тэнд одоо ус алдчихвэл тэр крантыг очиж хаадаг ч юм уу тийм ээ. Одоо энд одоо жолооны дадлагыг яг энэ дэлгэцэн дээр ингээд өөрөө одоо хийх юм бол яг одоо тэр замынхаа дүрмийг барьдаг ч юм уу те энэ бүхэн яг ингээ бодит орчинд хийж байгаа учраас тэр хүнд бол одоо нэг гар хөлнийх нь үйл ажиллагааг механикаар хийж сэргээс гадна тархинд нь би хийж штэ би чадчихээн миний гар хөдөлж гэн би энийг одоо очиод ингээ унтраачлаа энэ усыг хаачлаа крантыг одоо хаачлаа энэ одоо залгуурыг салгачиж чадлаа гэсэн энэ мэдрэмж нь өөрөө тархинд одоо бас юм баяр хөөр баясал те би чадчихна гэсэн мэдрэмж төрүүлж байгаа учраас илүү их одоо эмчилгээний үр дүнтэй байна гэдэг нь бол батлагдаад байгаа. Тийм учраас одоо ялангуяа энэ нөгөө тархины харуултын чиглэлд илүү их одоо хөгжөөд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манай бас улс хувийн хувьсгалын эмнэлгүүд маань бас ийм тоног төхөөрөмжүүдийг тун удахгүй бас оруулж ирж тэгээ энэ харалтын сэргийн засах эмчилгээнд бас нэлээд бас өсрэлт хийх байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ юм зүйлгээд тэгээд өөрөө тэрийг хөдөлгдөг гэсэн үг үү тий. Яг нөгөө гаранд нөгөө роботоо одоо байр холбочих байхгүй. Тэгээд нөгөө робот ч өөрөө ингээд нөгөө өдөрдөн штэ гараа ч одоо баруун талд саада гар байлаа гэхэд тэр роботын гар дээр одоо ингээд гараа байлуулчих нь штэ. Тэнгүүд нөгөө робот ч өөрөө ингээд нөгөө уян механизмаараа хөдлөөд тэр дэлгэцэн дээр байгаа одоо тэр юмнуудын үйлдэлүүдийг хийж байгаа байхгүй. Тэр конопыг дарна, тэр хөгжим явж байгаа бол тэр хөгжмийг дардаг ч юм уу тийм ээ. Хоол идж байгаа бол тэр хоолыг иддэг ч юм уу. Тэгээд тэр компьютер дээр одоо 10 юм уу 20 юм юутай ингээд тоглоомын хөтөлбөрүүдтэй. Тэгээд яг өөрөө гар нь хөдлөөд штэ. Тэгээд
тэнд очиод тэр байцыг оноод ахаар чинь тэр хүнд илүү тийм одоо сайжирсан би чадах юм байна. Би чадна гэсэн юм мэдрэмж төрөөд илүү үр дүнд хүрээд байгаа байхгүй. Тийм байна. Ямар гоё хүрсгэл сэргэмээр мэдээж тий. Тэгээ ялангуяа одоо бас энэ тэнцвэрийн асуудал байгаа даа тий. Энэ тэнцвэр дээр бас одоо бас тэнцвэр тэр балансыг хөгжүүлдэг технологид бас айгүй хөгжсөн байгаа даа. Тэгэнгүүт тэр хүн чинь тэнцвэр нь урагшаа хоошоо баруун зүүн тийшээ эсвэл одоо сигналд ч алдаад байгаа мó тий. Эргэлдэж тэнцвэрээ алдаад байгаа мó айгүй олон алдалтай байдаг байхгүй. Тэгээ тэр болгоны чинь тэр компьютер ч өөрөө оншлоо тэгэнгүүт яг тэр чиглэл рүү ингээд засаад тэнцвэр бас нэлээ аюу сайн хөгжөөд байгаа. Тэгээ тэнцвэр гэдэг чинь өөрөө бас нөгөө хүний аюу чадвар алсанд хүргэдэг байхгүй юу? Тийм тэгээд одоо бас харах үйл ажиллагааны чадвар бас нэлээ алдагддаг. Харуултын дараа ялангуяа одоо нөгөө харалган болдог, харах чадвар муудаг, төвийн хараа унтж олон. Дээр нь хамгийн гол нөгөө захын хараа мууддаг. Тийм учраас хүмүүс яадгүй хөрөө зэрэг гинт одоо урталтай байгаа юм харахгүйгээр очиж мөргөх тийм ээ. Гинт хажуудлаас хүн гараад ирэхийг харахгүй байдаг. За мөн одоо ингээд юмыг хоёр хардаг тийм ээ. Хөнгө ялахгүй ч гэдэм ийм олон чадвар алдагддаг. Тэгэхээр зэрэг хараа гэдэг нь өөрөө бас тэнцвэрт айгүйх нөлөөлж идэг. Хүний нөгөө үйл ажиллагааны чадвар, амьдралын чанар тасар их нөлөөлдөг байхгүй юу? Тийм учраас нөгөө харах чадварыг сайжруулах одоо сэргээн засгамжлага бас айгүй чухал агаад идэг. Одоо энэ нэг түрүүн жишээ ярьгээдсэн жишээлбэл одоо надад нэг 34 настай тийм айгүй гой залуу орж иржсэн. Тэгээ ингээд нөгөө харваад бас нэг 2 сар орчим болцсон байсан. Тэгээд ингээд тэр залуу болохоор ерөөсөө тэнцвэр алдаад тэгээ нөгөө эхнэр нь айгүй юм ингээ одоо бохомдолтой энэ ингээ ивэр сав саруул гар хөлн зүгээр агаад идэг. Тэгсэн ирнэ ингээ маяглаад нойлч орч чадахгүй ингээ дандаа намайг яв аж гадаа тэнцвэр гээд ингээд идэг. Гээд надад эхлээд тийм айгүй ууртаагаар ингээ тэр хоёр орж иржсэн л да. Тэгээ ингээд үзээд ингээ шалгаад ингээд үзээдсэн чи тэр яасан гэхээр захын хараа муудсан байсан байхгүй. Тэр залуу тэгэхээр нөгөө захын хараа муутай хүн чи ерөөсөө тэнцвэрт ингээд айгүй айцтай уртхаа хараад хажуудлаа ерөөсөө харж мэдрэхгүй байгаад байдаг тий. Тэгээд нөгөө нүдний эмчтэй хамтарсан үзлэг хийсэн чи захын хараа айгүй халдагдсан байсан. Тэгээ сэргээн засгамжлагын тэр захын харааг сайжруулах тийм ээ. Тэр хоёрчлогдож харж мараад тэрэнд нь ингээ менежмент хийгээ явсан чи тэр залуу одоо айгүй тэнцвэр алдагтал нь айгүй гайгүй болоод ирнэ шүү дээ. Тэгээ айгүй өөртөө ихтэй ингээ бие даасан болоод байгаа. Тэгэхээр зэрэг амьдралын чанар нь сайжирсан. Энэ л бол нөгөө сэргээн засгамжлагын үр дүн баггүй юу тий. Тэгээд хоёрчлогдож бас хардаг. Тэгээ хоёрчлогдож хардаг захын хараа одоо энэ хадагдах бол нөгөө сэргээн засгамжлагын айгүй сайхан үр дүн өгдөг. Тийм жишээлбэл одоо хоёр хараад байна гэдэг чинь хүнд айгүй хэцүү байдаг байхгүй тий. Нэг хүн хоёр хараад. Тий хоёр хараад байдаг. Тэгэхээр зэрэг тэр харааны скан гэдэг хийдэг байхгүй. Одоо ингийн үгээр хүн гэртээ хийж бол жишээлбэл маш олон одоо ингээ тооноо дотор нэг үсэг тоон дотор үсэг цогцол байдаг шин. За тэн дотор та нэг өөр юм байгааг харах. Өө энэ дотор ч аавс явж штэ гэж. Эсвэл олон одоо үсгэн дотроос тоо олдог ч юм уу тий. Жишээл одоо маш олон ингээ хүн дотроос арай миний таньдаг хүн байна. Би одоо Жавзмаа эмчийг таньдаг Жавзмаа шин олон хүн дотор одоо юм үзээ сууж штэ гэдэг. Ингээ энэ бол нөгөө харааны скан байхгүй. Ингэж болоод бас тэр хоёрчлогдох чадварыг айгүй хурдан засдаг. Энэ өөрөө нөгөө талин сайтай айгүй хурдан сайжирдаг чадвар алтанд бас ордог байхгүй юу. Тэгээ нүд ярьснаас нөгөө одоо нөгөө хүмүүс ингээд нас ахаад ахмад болоод тэгэхээр нөгөө чадвар алддаг штэ настай холбоотой. Тэгэхээр зэрэг хүний нөгөө нүд хамгийн түрүүнд хөшөлдөг гэж байгаа штэ. Өөрөөр хэлбэл одоо нөгөө дээшээ хажуу тийшээ харах чадвар айгүй мод. Тийм учраас одоо харуултаач хүмүүс ахмад настай ч хүмүүс маань нүдний засал айгүй сайн хийж хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тийм тэгээд нөгөө одоо харах чадвар нөгөө тий одоо захын хараагаа айгүй сайн ингэж сайжруулах дасгал хийж байгаа юм бол бас айгүй тийм. Саяны тэр 34-т залуу их нэртэйгээ бас ирсэн үнэхээр сайн хэрэг болж гэж бодлоо. Яа тэгэхээр захын хараа муудчаар чи машин барьж аваад аваарсалд орол одоо бүр амь насны асуудал болох гэж шүү дээ. Таны ажлыг харахаар гой санагдаад. Бас нэг урд нь би ясны подкастн дээр ярьжсэн баха. Тэгээ ер нь бол ингээд нөгөө ялангуяа одоо нөгөө харуулт маань айгүй залуучж байгаа шүү дээ. Тий одоо энэ нийгэмтэй холбоотой, энэ стресстэй холбоотой байдаг юм шиг байгаа идэж ууж байгаа болоо тий. Тэгээд ингээд тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс маань ерөөсөө нөгөө өвчнөө хүлээж одоо хүлийн зөвшөөрөлт гэж ерөөсөө байдгүй юм байлаа. Тэгээд одоо ер нь өвчин одоо эдгэрэх, сайжрах одоо хамгийн түрүүний алхам чинь өвчнөө хүлийн зөвшөөрдөг байхгүй. За нийгэд би одоо ийм болцсон юм байна. Одоо харавчжээ. Надад чадвар алдалт үүсч. Одоо би энтэй яг яаж тэмцэхгүй гингүүд дараагийн гаргалгаанууд гарч ирдэг байхгүй. Гэтэл тэрийг нөгөө ингээ ерөөсөө хүлийн зөвшөөрөхгүй байгаад ахаар чинь зэрэг эдгэрэх тухай ямар ч одоо процесс баггүй байгаа байхгүй. Яагаад би гэдэг шүү дээ. Жишээлбэл энэний одоо аюу таж жишээлбэл одоо энэ харалтаа залуучууд байна. Одоо хаалганд орж байгаа залуучууд ерөөсөө ингэдэм байл ингээл их нэрээ одоо сахиж байгаа байна. Миний машиныг авчир яг одоо энэ доор авчираад ингээ тавьдаг. Тэ одоо хамгийн гол нь хашир нөгөө нэмлэгээс гарахтаа би өөрөө машина барья явна гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ машина барьж авч чадах юм бол тэр чинь би эрүүл би одоо чадвартай байгаа гэдгийг ингээд өөрөө нотлох гээд байгаа юм жишээ юм бол гэж би ойлгоод байна шүү дээ. Тэгээд би өөрөө машина барьна гэдэг. Тэгээд яг нөгөө гэр бүл нь хэлнэ л дээ ингээд дэшүүгээ. Тэгээ бид нар одоо болохгүй та бол одоо ямар ч байсан нөгөө одоо баримжаалах чадвар тийм ээ. Одоо энэ
тань мэдгүй энэ юм чи жоохон асуудалтай байгаа тэнцэр мэдэрч тийм бас одоо та ямар ч байсан болох одоо яг ингээд зочмог харалтын дараа та бас барих боломжгүй байгаа одоо хөнгөн саагүй байгаа юм одоо залуучууд бас аягүй тэгдэг байхгүй юу тийм энэ харуултын багийн үнд чинь нөгөө сэтгэл заслын эмчилгээ аягүй чухал байдаг байхгүй юу тийм тэгээд тэр хүн өөрөө одоо сэтгэл готролтой өөрийгөө хүлээн зөвшөөрөг ийм тохиолдолд сэргийн эмчилгээ явдаггүй жишээлбэл одоо бас таны мэдхүүн бууралттай байх юм бол ер нь хичээн сэргийн эмчилгээ хийлэж гисэн одоо бас таараадаг гэтэл таны мэдгүй сайжраад өөрийгөө хүлээн зөвшөөрөөд сэтгэл зүйн хувьд бол би болон бүтэн гэсэн сэтгэлгээд байгаад сэргийн эмчилгээний үр дүн шууд одоо 20-30% сайжирдаг байхгүй. Тэр хүн өөрөө тэр идэвхтэй эмчилгээнд оролцох нь аягүй чухал байдаг байхгүй. Түүнээс хин нэгэн хүний төлөө хийж байгаа юм шиг дуртай дургу ингэж одоо тэрэн дээр сууж ирчээл тэгэл гараа хөдлөг гэхээр энэ гарч хөдлөхгүй байх штэ гэдэг ингэ суудаг юм бол эмчилгээ олгуулдаггүй тий. Зорилго хэрэгтэй гэсэн үг тий. За тийм дээр бас нэмж хэлэхэд нөгөө гарлтын засгаас нөгөө төрөлцсөн сэргийн засах тасаг руу хөвтдөг штэ. За энэ үед бол бас одоо нөгөө яг харалтын дараах эрт үед яг тэр хөвтөж яхад бол нөгөө юм хүндрэлүүд бас нэлээд гардаг. Хөвтний хатгаа уушгины хүндрэл байж болно мөн одоо шээс дамжуулах замын халдварууд бол 40% хүртэл тохиолдож болно гэж байгаа штэ. Тэгээд түн дээр нэмээд одоо суцсны одоо тэр хүндрэлүүд гарч болно, арьс цор хүндрэлүүд гарч болно. Дээр нь бол сэтгэл готрол бол бас 35% хүртэл тохиолдож болдог гэж байгаа тий. Тэгээд яг бодогдож байна л да нөгөө гар цохрол гашуудлал гээд манай салбар байгаа шүү дээ. Тэнд чинь үе шатууд дамждаг тий. Хөдөлмөрийн чадвар алдаач өөрөө бас гар цохрол гашуудлалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ажлын аягээ хэвээ явж исэн хүн чигийн тааравчаар нөгөө зорилго төлөвлөгөө за тэгээ эрэгтэй хүн гэр орноо нөгөө хангадаг халамжладаг тийм үүрэгтэй хамбал бүр л яваад ч юм шиг аа. Тэгэхээр нэгдүгээрт яг хүлэн зөвшөөрөл байхгүйаад тий. Тэр нөгөө нэг хилцээр хийх гээд байдаг шүү дээ. Эхэндээ эсэргүүцэлтэй яагаад би гэж гээл тий. За тэгэл буруутай ирж хайдаг. За тэгж сэтгэл готрол тэгэл хамгийн сүүлд нь хүлэн зөвшөөрөл. Тэгээд дараа нь таны эмчилгээ барыг өөрснөөс нь хүсэл зориг гарч. Тэгээд нөгөө сэргийн засах эмчилгээний багийнхан ч өөр нь бүгдээрээ л одоо ер нь тэр хүнд бас сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж яадаг байхгүй. Одоо готролтой үнийг аль болох одоо дэмжих тийм ээ. Одоо дэмжих одоо ингээл магтах урамшуулах юм. Гэтэл зарим хүнд чинь бас нөгөө голомт хаана тархины харуултын голомт хаана вэ гэдгээс хамаараа зарим хүн бол одоо бүр хит хөөрлийн байдалтай өөрийгөө нөгөө зөвөр танин мэдхгүй те би одоо чадна болгоно бүтээн одоо би энийг ингээд даваад гарна хит одоо юм бас дэврүүн юм байдаг тэр хүнийг бол бас одоо жоохон дарж тийм ээ яг бодит одоо орчин руу бас буулгах тийм ээ ийм арга хэмжээ аавна гэр бүл нь одоо асран хамгаалалт муутай ийм байх юм бол бас гэр бүлтэй ажил нь тэднэрт бас зөвлөгөө өгнө тийм ээ гих мэтчлэн ийм сэтгэл зүйн тусламж үйлчилгээ бас үзүүлдэг байгаа. Одоо чинь сэргийн засах маань болохоор сэтгэл засалчтай хамтарч ажиллаа да. Тэр болтол та бол яг өөрөө л ингээд сэтгэл засалт сэтгэл зүйчээж бас игээл хөдөлгөөнс хөдөлмөр засалчаач хөтлөгээ явцсан юм шиг. Тэгэхээр ариун их туршлагаас хуваалцлаа. Тэгэхээр одоо подкастта хоёлаа өндөрлөгт өгч юм. Тэгэхээр одоо харуултын талаар та хэлээгүй үлдсэн ямар нэгэн зүйл байвал одоо сонсогчдоо уламжлая тий. За тэгэхээр зэрэг харуултын дараах нөхөрчгүй асуудал ерөөс аягүй чухал байдаг. Тэгээ хүмүүс одоо ингээд харуултаас болоод л одоо би миний одоо энэ нөхөрчгүй чадвар алдагдчихлаа гэд ингээ үзээд байдаг. Гэтэл бол одоо бас олон улсын судалгаанаас ингээ харахад бол одоо эмэгтэйчүүдийн нэг 40-45%, эрэгтэйчүүдийн одоо 30-35% нь урд нь одоо юм бэлгийн сулрал ч юм уу тийм ээ ийм асуудал байдаг. Тэгэхээр энийг бас тооцож үзэх хэрэгтэй. Тэгээ олон жил бас даралтгдсан тоник хүмүүс тийм ээ. За мөн одоо нойргүй хүмүүс ч байдаг юм уу тий. Одоо антидепрессант тий энэ юмуудыг одоо тэр тайвшруулах, нойрсуулах юмыг удаан хугацаагаар хэрэгжилж исэн энэ хүмүүст бол тийм одоо бэлгийн сулрал тий үүсэх магадлал бас өндөр байдаг. Гэхдээ энэ нь бол бас өөрөө тавилан сайтай. Одоо харуултын улмаас одоо нөхөрчгөн чадвар алдагдсан хүмүүсийн одоо 80-82% нь бол эргээд одоо тодорхой хугацааны дараа саргдаг бас ийм тоо баримт байдаг гэдгийг хэлье. За тэгээ эцэст нь бол хэлэхэд сэргийн засах эмчилгээг аль болох эрт эхлүүл. Ерөөсөө энэ тархины харалтын одоо үйл ажиллагааны чадварын эргэн сэргэлтэнд сэргийн засах эмчилгээ ихсэн хугацаа аягүй чухал байдаг байхгүй. Хугацаа ерөөсөө алдчихлаа. Түрүүн би бүр 24 цаг бараг 2 цаг гэлчлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг сэргийн засах эмчилгээг аль болох эрт эхэл. Тэгээд тууштай бай. Тэгээд удаан хугацаагаар үргэлжлүүл. Тэгээ гэрийн засаглаа үр дүнтэй хий эмчийнхаа заавраа. Инхийн бол та бол бас одоо нэлээд үр дүнд хүрэх нь бол ойлгомжтой юм аа. Тэр чанартай амьдралаа эргүүлээд эхэлж болох нь шүү дээ. Тэгэхээр эмчийнхаа одоо хэлснээс ингээд дүгнээд үзэхэд аливаа одоо гарсан өөрчлөлтүүдийг дандаа өмнөхдөө нь одоо харьцуулах шаардлагатай мэн гэж бодлоо. Таны мэдхүүчээсэн одоо нөхөрчгөлж байсан буюу бэлгийн сулрал ч юм уу одоо гар мөрний өвдөлтүүд энэ төр байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бүгдийг өмнөхдөө нь харьцуулах хэрэгтэй.
Тэгээд дүнэлтээ хий. Тэг ямар ч сайн ард нь гараад тэгээд хэдэн хувьч сэргсэн байсан чанартай амьдрах боломжтой. Тэ. За хоёлоо оройгоо хэлээд өндөрлөе тэ. Итгэлээр баталгаажсан чанар. Хамт байсан танд маш их баярлалаа. Тэгээд зөвлөх эмчээс маань сонсохыг хүсэж байгаа тэ. Бас ийм үнэтэй сайхан мэдээллүүдийг одоо хүсчээвэл энэ доор коммент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай. Баярлалаа.